одоо өнгөрсөн байна. Тэгээд эргээд бодонгууд одоо та бид нар бодонгууд 19 онд хамтдаад 20 онд ковид гэдэг баг 2 жил. Тэгээд нүүрсний уулгаа одоо нэг автос гэдэг нийгэмд том хэрэгүүд. За миний хувьд бол зүгээр саналаа хэллээ. Мэдээж энэ прокурорын мөн шүүхийн ажлыг бол дандаа том хэрэгээр асуудлууд дүгнээд идэг. За миний хувьд бол бас орон нутагт ажиллаж исэн болохоор орон нутагт байгаа хүмүүсийн одоо нэг учраа мэдэхгүй хүмүүс нэг ялз юм аваад байдаг шүү дээ. Бичиг үсэг мэдэхгүй тэгэл малын холгойч гэдэг юм уу нэг мал имэнсэн ч гэдэг юм уу нэг гар утас солгосон ч гэдэг юм уу мэдэхгүйгээсээ болоод хүнд оромжилсан уучлалтгүйж мэдэхгүйгээ тэр нь өөрөө хуулийн дээр аюул хатуугаар. Тэгээ одоо энэ хоригдож байгаа хорих адилж байгаа хүмүүс энэ чинь бас судлаад үзэнгүүт сайхан одоо ажил хөдөлмөрлөл хийх залуучууд мэдүүлгээ буруу өгснөөс гэдэг юм уу өмгөөлөгч авч чадахгүйгээс гэдэг юм уу тэгээ прокурорын тэр хуулийн дээр нь болонгууд чи тэгсэн өөрөө нотолцол ял авах хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр би энийг бол хуулинд бас онцоо анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Бид нар дээр ирдэг өргөдлүүд тэгэхээр бас аягүй өрөвдмөр юу их найдын хулгай гэхээс илүү хоёр одоо айлын хон нийлээд тэргээс салгаад авахдаа таньсан ч юм уу таниагүй ч юм уу хоёр хон имэнсэн гээд тэгээ тэрнээсээ болоод ингээд ял авчиж чинь гэдэг юм уу. Тэгээ прокуратор нь ингээд одоо зүгээр уулзсангуутгүй энэ ч одоо ингээд өөрөө имэнснээ нотолж чинь хэрвээ имэнсэн бол хохирлон тийм байна. Тэгэхээр ийм ялах бас болохгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр би бол тэр талаас нь хэллээ. Ер нь зөвөр өнгөрсөн 6 жилийн хугацааны хувьд бол прокурор шүүх одоо ер нь аль ч ажил хоёр талтай. Өөрөө одоо өөрийнхөө хүсэж байгаа юм уу гарч байгаа талынх бол сайн гэж үздэг. Өөрийнх нь сэтгэл санаанд хүрээгүй юм уу эсвэл нөгөө талынх нь хүмүүс муу гэж үздэг ийм зүйлүүд байдаг л да. За би бол ерөнхийдөө одоо бас голчтой дүүн нуруутай явсан юм уу эргээд одоо энэ сүүлийн 10-20 жилийн хугацаанд ер нь улс төрчид том одоо кампани пүүс гэдэг юм уу эдгээр одоо бидний хэлдгээр нийгмийн олигарх төвшөнд ялз юм авч ирсэн тохиолдол бол ер нь байдгүй л байсан шүү дээ. Тэгээ сүүлийн үед бол одоо тоон цөөхөн гэх нь хаашаа мэдэхгүй тэр нь бол тусдаа асуудал байх. Ямар ч болтугай одоо тэр одоо хүмүүс загас жарахаа биш акулуудаас нь ч баригдажсэн юм болохоор бол би бас дахиад нэг шинэ хүн гарч ичгээд л би ажилтайгаа танилцж байна, ойлгож байна, мэдж байна гэдээ явснаас одоо шууд бас ажиллаа хийх боломжтой юм уу гэсэн ийм талаас нь хэллээ. Тэгвэл дунд шатанд одоо монголчууд нэг 2 өөр монгол болчиход байна шүү дээ. Нийт хүн амын 50%-тай одоо төгжрөл утаатайгаа нацалцсан монгол. Нөгөөх нь үлдсэн 50% нь 21 аймаг 300 хэдэн сум тэр том нутгийг дэвсгэрэл өгч байгаа. Тэгэхээр энд болж байгаа үйл явдал хөдөөд явж байгаа үйл бодлого бол баг 2 өөр байгаа учраас би хөдөөгийн иргэдийн тэр мэдээлэлээс байгаа хоол иргэдийн одоо тэр боловсрол мэдлэг бага байхтай тэр сайхан залуучууд буруу зүйлээ соён гэгэрүүлэх үйл ажиллагаа тутсан ч гэдэг юм уу мэдээлэл байхгүй ч гэдэг юм уу ийм зүйлээсээ болж одоо бас орон шоронд орох вэ хохирох вэ хүнээ ирэхэд зөрчихөө гэдэг талаас нь саналаа.